За миний нэрийг Баасан ч өгдөг. За би Арангаан багшийн сургуулийг би өөрөө 1964 онд тоогооч багшийн ангийг төгсөж байсан. Тэгээд багангийн багшаар 7 жил ажиллаа. Арангаан аймгийн Хайрхан суманд 1-р анги аваад 4-р анги төгсгсөн. Дараа нь Арангаан аймгийн Цэцэрлэг суманд багангийн багшигээ анги 3-р анги хүргээд 1971 онд одоогийн бол боловсролын сургууль тухайн үедээ бол багшийн дээд сургууль гэж байсан. Тэнд элсэж ороод газар зүй түүхийн мэргэжлэр 1975 онд багшийн дээд сургуулийг газар зүй түүхийн багш мэргэжлэр төгссөн. За ингээд Арангаан багшийн сургуульд түүх нийгмийн багшаар томилогдож ажиллаж байсан. Тэгээ би өөрийнхөө төгссөн төрлөх сургуульдаа ирж багшилж өөрийнхөө багш нартайгаа хамт ажилласандаа би их баяртай байдаг байсан. Тэр багш нараасаа ч их сурсан. За энд ингэж Арангаан багшийн сургуульд ирж багшилж явах хувьд бол миний надад асар их сургамж сургаал намайг жинхэнэ багш болгосон гэж боддог. Яагаад гэвэл би багангийнхаа арга барилын асуудаас салж чаддаггүй. Тэгэхэд 7-р анги төгссөн, 8-р анги төгссөн хүүхдүүдэд одоо дунд ангид ингээд хичээл заана гэхэд надад их төвөгтэй юм шиг санагддаг. Надаас их чадвар шаарддаг. Би ер нь одоо чадах нь үгүй юу гэж бэрхшээлж сэтгэл санааны одоо бэрхшээлж бас их тулгардаг байсан. Ингээд Арангаан багшийн сургуульд багшлаад би 4 анги дааж төгсгсөн юм аа. Анхныхаа анги нь 1980 онд Цэцгмаа гэж ангийн даргатай 4-р ангийг төгсгсөн. За дараа нь 85 онд Оюун чимэг ангийн даргатай бас мөн 4-р ангиа төгсглөө. За тэрний дараа 89 онд энэ Түмэн Дэмбэрлэл даргатай энэ ангиа төгсгөөд за сүүлийнх нь Отгон анги нь 93 онд Оршихуй даргатай. Одоо энэ бол багшийн сургуулийн 8-р анги төгсөж элсэлт авчаасан хамгийн ерөөс хамгийн отхон анги. Энэ отхон анги тэрний үед бол нөгөө коллеж болоод 10-р ангиас элсэлт авдаг болсон юм аа. За тэгээд би энэ ажиллаж явах хугацаанд боловсролын тэргүүний ажилтан, за ой медалууд, багшийн алдар медаль, ийм шагнал дурамсууд, яамны жуухчиг гэдэг ийм шагнал дурамшлуудыг хүртэж байсан. Намайг ингэж урамшуулж, надад итгэл зүтгэл хайрлж байсан. Ийм хамт олонтой ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан юм аа.